Каспарын тоглолтыг үзсэн. Одоо нэг арай өөр хувилбар те. Queen's Gambit Declined. За тэгэхээр нь яалаа. Дазуулаа санаж байна уу? Queen's Gambit Declined E6 дүүдэг те. Тэгэхээр энэ яах вэ? Тэмээ ядлаа. Ед болоо. За энэ дээр бол аль манай тэмээ гаргах болохгүй гэдэг учраас шууд идчихсэн. Шууд. Лээ. Одоо тэмээг. Карлсбадский структур үүсгэхэд бол хар яаж нөх аа. За ингээд үүссэн. Тэгэхээр энэ цагаан энэ тэмэг гаргах бол энэ дээр гаргах. Аа. Тэгэхээр хар морил нь ш таарна тий. За энэ мөр гарлаа. Тэгэхээр энэ яах вэ? За тэгэхээр чинь жирийн зөөр төлөв Е3 дээр явж байна. Хар мэдээ сэлгээж таарна тий. Сэлгэжлээ. Тэгэхээр тэмээг харын энэ Б-ийн морь хаана гардаг вэ ихэвчлэн? D7 дээр. Тэгэхээр энэ өөрийнхөө морийг Е2 дээр. Каспаров Е2 дээр. Одоо энэ нөгөө Е7 дээр тэмээ гарсан үед морио зүгээр F3 дээр гарч байсан тий. За F3. Тий. За хар тэргээ ихэвчлэн хаана тавьдаг вүлээ? Тэгэхээр энэ бас хэлгээ. За энд хар хоёр ихэвчлэн хоёр нүүдлэдэг H6 эсвэл A5. За аль нэг нь хийдэ та. За A5 дээр. Техний нэг залтай нүүдлээ. Зөвтэй. Тэгээ ацлуулахгүй нь тэргээ би хаана авах вэ? Ацлуулахгүй бол ийшээ авсан. Тэгэхээр ингээд түлхлээ. Шавхан дахиад дарлаа. Итгэр. За ингээд тэр найл гэсэн юм. Марч. Энэ дээр санахтаа боллоо та.